Аясан бацхан бурхны хөөөр батар байна. За басан аврагны худлаа яриад болж өгдөг бай. Тэрнийг залруулахгүй болохгүй нэ. Саяхан манай хүн нэг лавша брэнд реклам тоглосон юм байна шүү дээ, тийм ээ. Тэгээд тэрэн дээр манай монголчууд бол одоо хэдэн зуунаараа гурил махаа идж байгаа генэндэн шингэсэн хүнс гэж авч байна нэрнэ. Ингэж худлаа ярьж болохгүй аа. Реклам хийж болноо. Тий, худлаа ярьж болохгүй гош. Цаашдаа энэ бүхчүүд анхаарна гэж. Сүүл үед хөөрхөн намайг дуурайгаа сошиал идэвхтэй болцсон байна лээ. Хүн дуурайж болноо. Хүний сайнын дуурайгач. Энэ тэргүүн чинь дандаа үний юм ярьж байгаа сте. Тэрэн шиг одоо та нар бас намайг дуурайж байгаа бол дандаа үний юм ярил та. Тэгэхгүй л худлаа үний юм болж ирээд байгаа. Монголчууд бол эртээр үесээ мах гөрөл бол идж байгаагүй байгаа шүү. Гөрлийг бол 1960 оноос одоогоос нэг 60 жилийн өмнөөс л идэж эхэлсэн ш чаавас. Манай оонууд тэгж хэлэнгүүтээ юу хуцаад байгаа чи юугаа мэддэм гэдэг. Дондог яриад орж ирэндээ тий. Яанда та нарыг. Атрын 1 2 дугаар аян энтергийг сонсч ирсэн үү? Тэр 60-аад онд Атрын 1 дугаар аян зарлаад Оросуудаар нэг улаан буудаа тарихыг заавалгаал. Тэгээл дөнгөж нэг гурил идэж эхэлж байгаа ш та нар чи. Тэрнээс өмнө ямар баасаараа гурил иддэг юм. Монголчууд гурил идчихлээ дөнгөж 60 жил болж байна. Энэ төмс луун байцаа эдрийг чинь 1980-ад оноос эхэлж тарьсан шүү дээ. Төмс ногоо идэж эхлээд дөнгөж нэг 40 жил болж байна та нар. Алей гарууд гэдгээ мэдэж авцгаа. Хоолндоо нэг амтлагч хийдэг болоод нэг 90-ад онд арчлал гарснаас хойш нэг 30 жил хоолндоо нэг вигор ойр зур юм хийж эхэлсэн. За нарийн ногоо бол нэг 2010-ад оноос одоо нэг 10 хэдэн жил болж байгаа ш чаавас. Бид нар бол тийм л ард түмэн заяа. Үүх түүхээ мэдэхгүй байж шнэ. Худлаа Монгол агуу магуу. Чамайг алнаа малнаа. Зөвхөн мууч гэсэн бүгдийг. Би доромжилж байгаа юм биш. Бодит үнэн чинь тийм байна. За та монголчууд үнэхээр л эртээр үесээ тэгж гурил мах идэж ирсэн болов. Гурилтай шүлгэж байгаа хоол байгаа юм. Энд чинь монголчууд эртээр үесээ хийж ирсэн болов нэг л үг байна шүү дээ. Тийм үстэй. Яагаад гурил тэгээ шүлгээд хоёр үг нийлж хоолны нэр болоод байгаа юм. Хэрвээ бид нэр эртээр үесээ нэрлж ирсэн бол нэг л үг байна шүү дээ чинь. Энд чинь саяхан орсон болохоор монголчууд лавша гэдэг үгийг орчуулад лавша гэдэг чинь орс үг шүү дээ. Лавша гэдэг чинь орсын гурилтай шүлгэсэн үг байхгүй. Лавша гэдэг орс үгийг орчуулад гурилтай шүлгээд нэрлээд тэгээд саяхнаас 60 оноос иж эхэлсэн шүү чаас. Инээдтэй ч юм аа. Яанда нэр. Үнэнхүү бүрхэг гэдгийг та хэд үнэхээр ойлгохгүй нэр яана нэр. Цаг үеэсээ төвж төрсөн ч гэж хэлэхэд хайшаа юм тийм ээ. Уг нь би яг дэлхийн цаг хугацаанд зэрэгцэж яваад байгаа юм шүү дээ. Та хэд л хоцорчод байгаа болохсон шүү. Тийм байна заяа. Бид нар эртний үеэсээ бууз хийж иддэг байсан цагаан сараа гэж ярих гэж байгаа байсан та нар. Бууз гэдэг чинь бауз гэдэг хятад үг шүү дээ. Мантон бууз гэж байгаа шүү дээ. Мантоо гэх хятад үг шүү дээ. Монголчууд бол ерөөсөө эртээр үесээ тэгж гурил мөрл идчихсэн байхгүй заяа. Саян 60 оноос эхэлж идсэн. Яг уу хот хүрээнд бас нэг дарга зэрэг байсан тийм ээ. Олигарх элдв хангаа юмнууд бол яг уу ганц нэг идчихсэн байх л да. Нийт ард түмэн бол 60 оноос эхэлж гурил идсэн. За. Харин нэг бахархалтай юм манай Баруун аймаг. Тийм ээ гоолтай. Ховд Баян үлгий. За завхны зарим нэг хэсэг газар за зарим ч гэдэггүй. 10 гурил иддэг байсан шүү заяа. Тэрнийг бас мэдчих авах хэрэгтэй. Монголчуудын үндсэн хоол бол ерөөсөө л мах ааруул. Өөр бол бид нарт мэдчихсэн түүх байхгүй. Би тийг хэлээд байгаа шүү дээ, тийм ээ. Монголчууд бол эртээр үесээ асар их залхуу хүмүүс байсан юм аа. Тэр чин цаана ийм учиртай байна шүү дээ. Монголчууд бол ерөөсөө хийж чаддаг ажил гэж байхгүй. Хийж исэн ажилч гэж байхгүй. Яг бид нарыг ганц чаддаг ажил бол байлдах шүү дээ. Нэг бол байлдах, нэг бол хулгай. Жохон бэр чадaltaй байх юм бол байлдах гэж үзнэ. Бэр чадал жохон доош орчих юм бол хулгайлах гэж үзнэ. Монголчууд бол эртнээс л тийм байсан. Одоо ч тийм хэвээрээ л байна. Энэ бол жинхэнэ ёстой харин жинхэнэ монголчуудын ген зуусан. Геннээс нь цуснаас нь гарч ирдэг юм да. Хятадыг монголчууд их эзэлж исэн, төрөмгөөлжсэн, дайрч исэн гэдэг тийм ээ. Тэр чинь бол яг үнэндээ хэлэхэд сайндаа биш шүү дээ. Манай монголчууд чи хийж чадах юм байхгүй. Үлмүн зүлмүн. Тэгэл үлсгийн ирэхээр л урагшаа дайрдаг байсан. Одоо хөдөөний малчин хүмүүс бол одоо сайн мэдж байгаа. Улаанбаатарын ч гэсэн зарим нэг гадарлах байлгүй. Мал гэдэг чинь алж идээдэг бол дороо дуусчихдээ шүү дээ.
Тэгэхээр бид нар чинь бол нэг тийм хязгааргүй их малтай байгаа. Тэднийг алж идэх гэсэн байхгүй. Малыг жаалаад идчихлээ дороод усчдаг байхгүй. Тэгээ хамаг малаалаад идчих болдгоо. За байгалийн ан гөрөө гэж юм бол байсан. Тэгтээ бол тэр чинь бас хэмжээтэй. Бас алж идэх бол дороод усч нь ядж яхад нүгээ туугаад алга болчихно. Тэгэл өсөхийн ирэхээр яах нь вэ? Уршаад ирдэг байсан шүү дээ. Түүнээс нэг их эрэлхийг зөрөгтэй агуудаа уршаа байлдаа дайраад эзлээд исэн байхгүй. Яг хятадуудыг ялж явж ирсэн бол үнэн. Яагаад ялдаг байсан бэ гэхээр мэдээж иргэн чинь өссөглөн юм барьж идэх гэж байгаа амтэн цатгалан таргалзаа гівтэж байгаа амттай хоёр чинь ялгаатай үсттэй. Тэгэхээр чи бид нар чинь өсөн чон шиг юмнууд л уршаа ордог л гэсэн байхгүй. Нөгөө хэд чинь чаваас нэг хон шиг юмнууд байж байгаа л алгуулдаг л байсан байхгүй. Нэр гитрүүлэг биш. Яг үнэнгээсээ тийм шүү. Өвөл болё яах юм бэ? Ямар ч хоол ундаг болчихно. Нэг жоохон мах хөлдөөн тэрнийгээ ямар шууд идэд дуусгачлалтай юм биш. 100 болё. Бүр хоол унд хүнс байхгүй. Малын туранхай цөөхөн. Тарийн нугаа тарьж чадахгүй. Тэгэл аргагүй ихэнд л бид нар чинь уршаага дайрдаг байсан шүү дээ. Тэгээ уршаага бид нар чинь байнгын үлэн. Байнгын дайрна. Тэгээ бүр аргаа бараад яаж юм. Энэ үлэн хулгайчудаас нэг тусгаарлаж авъя гэд хана ирсэн шүү дээ. Тэгээ тэрний нь одоо энэ цагаан харим гэж нэрлэдэг байгаа. Бид нар бол одоо тэр стер үесээ тийм мах гурил идэдээс юм ерөөсөө байхгүй. Бас авраг мэн. Хамаагүй бас судлаа ярьж болохгүй за Монгол улсын дарахаа аврах юм байна. Тийм ээ олон мянган хүн үзэж өөрөө ч үлгэрлэн дуурайдаг байлгүй тийм ээ ингэж худлаа ярьж болохгүй. За тэгээд төгсгөлд нь хандаж хэлэхэд бас аврагт хүртлийн шир. Бай.